Монголын зохиолчдын эвлэлийн шагнал зохиолч Шуурайн Солонгоо. Хэнгэрэг роман. Улаан хэнгэрэг хэмээх 1-р хэсэг. Замб твийн орноо нэгэн хэрэг үүдв. Олон ихс дээдсийг үзэн байтал тахилын хоргот уулнаас гинт салхи өөрөө үүсч хуйлран тоосорч аснаа. 4 ертөнцийг нэвт харвсан өндөр баган босов. Тэр баган дундаас 5 чонын гэлбэлгэн дүр тодорсноо яс янгинтал уйлж тэнгэрийн орноор архиран дүүлэх нь тэр нохос их орд өргүүдийг сандаачин давхиж их баг дээдсийг ихээр төвөөгээд тэнгэр газрын хаялга руу ангаалдан давхиж одсонд хэм бүрий гайхан сөхөж учир юу болов хэмээлдэн атал улаадай цагаадай 2 тэнгэр буун ирв. Тэд газарт хөлөө тавихын төдийд алхаан хэмээр хонхнууд жигэр хийлдэн шуугна. Өнөөх тэнгэр багандсан тоосон хуйлраа эргэлзсээр цагаадай тэр зүгт харан ажаарч зогсно. Улаадай ханцуу өргснөө газарт нэгэн их бэлэг төрлөө. Өөхөх үйлтэй 5 сахиустан буужээ. Тэд нэгэн цагт төрөх юм байна. Гэхэд зэргийн олон дээдэс би бууй гэлтлээ. Улаадай үргэлжлүүлэн тэднийг сахигч сахиус сая одохыг эс үзв үү? Дээрээс нь татаж хажуугаас нь хамжааргадж явхаа та нар мэдцгээ гэхүүл цагаадай тэнгэр та нар үз гэхэд нь харвал тоосны дээд үзүүрээс нэгэн хэнгэрэг тодорч нэр цархийн доошлохгүй тоосон баг нь үгүй болон замхарлаа. Тэр хэнгэрэг час улаан өнгөтэй агаад 5 хонх зүйлттэй ажээ. Өөрөө нисэн явагч тэрхүү хэнгэрэг дүн хийн дуугархагаад хонхнууд нь харин хэлгүй мэт бунжигнөхөөс өөр тусгүй аж. Улаадай цагаадай 2 тэр хэнгэргийг доош буулгах гэж тахиж өрөөгөөд аргадж гуйгаад эс боллоо. Өөрөө нисэгч тэр хэнгэрэг харин олон ихс тэнгэрсийг шоолох мэт тэнгэртэй зүйлттэй хөвөөстэй хэвээр үлдэжээ. Эхлэл. Энийхэн цагдор газарт олон ихс амарчих гэж тамираа баран дүлж байлаа. Хамгийн олон цаг чилсэн нь тамираа тасартал хичээсэн нь Завхан аймгийн говийн сумнаа гэртээ төрөх гэж ядарч буй оюун цэцэг байлаа. Эрэгтэй дүүн хүн төрхийг мэдэхгүй тул дэмий эгчийнхээ царайг харж сум руу өгүүлсэн хэл хүрсэн байгаасаа гэж залбирахаас илүү хийж чадсангүй. Оюун цэцэг ингээд төрж чадлагүй амиа алдах байж хэмээн эцсийн хүчээ шавхан тоон руугаа харвал тэнгэрт хөх гал үсчих мэт. Лавлуулан үзвэл салхин мэт хөх чонын дүрс тодорч чонын улаан үс өрвитл хадснаа арцг нь өөрөө тэлж доош палхийн нэг юм гулгаад одох шиг болов. Ням хишиг
Эгчийгээ ухаан алдахад айсандаа "Өвчхүүдээ" хэмээн ойртвол хоёр яс салаад тохойн чинээ хөх хүүхэд унчихсан байв. Тэр хүүхэд огт ойлгохгүй агаад мушгиралдсан хүйгээ атгаснаа ням хишгрүү тунгалаг гэгээхэн харцаар тунгаан харжээ. Хөлсөө арчсан залуу гайхаж муужирсан эгчийгээ сэргээхүү тэр талигаач ээж шиг нь харцтай охиныг боож авах уу гэдгээ шийдэж ядлаа. Гадаа чон яхир татан уйлж байснаа чимээгүй болчихыг тэр сонссонгүй. Сонссон бол тэр олон чонд баригдах нь хэмээн гэрээ тойрч гүйн буу шийдэм тавьж сүйд болох байжээ. Мөнөөхөн тэр цагт бас өвөр Монголын хорооно нэгэн их үхэл амьдралын заагт дэнжигнэн хэвтэлээ. Тэр бүтэн сар амиа гартал хичээсэн ч төрдгүй үр заяасан бололтой. Их маавгийн үймент үеийн төгсгөл тул хүн төрхийг нохой гахааны явдал төдий үзэх учраас эмнэлгийн тусламж авч чадсангүй. Хөөрхий ээж нь Дэми охиндоо өчигдөр арайхийн хөөцөлдөж явж барьсан туулайн махаар шөл хийж балгуулав. Хөлсөн сулдаа асгарсан мажиг бүсгүй ээлжит өвдөлт ирж буйг мэдрэн тэсэж төвчих гэхдээ гараа атгажээ. Гэтэл шавар тагсныхын цаасан бяцхан цонх бүрхийн задраад бөөн салхи үсрээд ороод ирэх шиг болов. Нүдэн томорсон мажиг амаа ангааж гол гогдом өвдөлтийг мэдрээд ухаан тавьжээ. Хөөрхий их нь арайхийн унсан үрийг өргөн авбал ногоон зүстэй төрсөн тэр хүү огт уйлахгүй агаад дөрвөн мөчөө атгнуулан арвагнаж байлаа. Яг тэрээхэн цагт бүрайдын тосгонд бас хандай бүсгүй төрж бархаа болоод Орос эмчээрэн мэс хүргэн хүүхдийг гаргаж авъя гэлцэж байтал будаа шудаахан өргөсөн шүтэн нь чичирхийлэн доргиж хандайв охилон орилоод ухаан тавьсан агаад Доржиев аав сандран шүтэнэ түштэл басган үрн ямарч ухаангүйгээр нэгэн хүүхэд унгачгав. Яаран сандран боож хүйг хайчлан салгасан хойно үзвэл тэр хүүхэд шар зүстэй амьд эсэх нь эргэлзээтэй агаад ам хамар нь моргонснаа гинт ход хийн хөхрөх нь тэрэ. Орос эмч айн ухсхийн гарч отсон бол Доржиев шүтэндээ мөргөж бэлэгтэй хүү хайрлсанд талархан согджээ. Мөнөөхөн тэр цаг дор Америкийн Вашингтон хотноо Америк ихтэй Монгол эцэгтэй нэгэн хүүхэд төрөх гэж цаг мөчтэй уралдан амьсгаадж байв. Тэр бол Монгол дипломатч дурлсан Энжигийн хүү байсан юм. Ядарсан цагт мянган бурхан эсхүрээлвч тус юунай. Түүнийг баашлаад дүлхэхгүй байна гэж үзсэн эмч сувлагч нар бүр тоохоо болон гарч оджээ. Сүсэг бишрэлтэй өвөө эмээ дээрээ өссөн Энжи аргаан барахтаа "Гэгэн Мария өршөө" хэмээн залбиртал нам чимээгүй байсан өрөөнд нэгэн амтэн сэвхэн явах шиг болов. Энжи цочих шиг болж эргэн тойрноо үзсэнд түүний нүдэнд нэгэн чон үзэгдэж төрхийн өрөөнөө шинжлэн яваа нь үзэгдэв. Цочсон бүсгүй хашгираад орхитол өнөөх чон өөрлөө нь анхааралтай харах нь тэрэ. Тэр амтэн хүүхдийн идэх гэж ирсэн шиг санагдахад бүсгүй амиа гартал орилсонд доош палхийн хүүхдэн цухигаад ирэв. Айсан бүсгүй бушуу өндөж
Ихэстэй хүүхдээ суг татан авч энгэртээ наагаад ухаан тавив. Чоно өндийн төрх орлуу цоройсноо өнөөх хар зүстэй хүүхдийн бие рүү салхи болоод шингэхийг нүдтэй амтан харж чихтэй амтан дуулсангүй. Болд дипломатч дуудагдан ирж зүрх нь хагарч өгсөн энжигээс үлдсэн ганц охиноо авч явсан бөгөөд буйны ажлыг ном ёсоор нь хийж өнчин өрөөсөн энжигийн сүүлчийн дурсгалыг хүндэтгэлээ. Бас тэр хоронд хөвсгөлийн бин тайгнаа сольжир зарингийн отогт өнчин ганц хүүхэн төрөх гэж газар тэнгэр самардан орилж байлаа. Гэвч хүүхдийн новор эцэг болох сольжир зарин аймгаас ирээгүй тул амь наснаас хагацх цаг өнөө эс боловч маргааш болжээ. Замд гарсан сольжир зарин дотор нь эвгүйцэхэд заринаас бууж нэгэн онгодоо дуудсанд тэр босоомодыг найгуулan ирснэ. Тэнгэрээс тэмдэгтэй хүү төрий гэж байна. Гэвч тэр хүүгийн ойр очвол улааж та амиа зална. Хол яв. Гэхийг дуулаад бүх сахиусаа дуудаж тэрхүү тоогор бүсгүйг төрхтөн туслаж дэмнэхийг захива. Чингээд хамт явсан зандарт чи бошуу очиж тойгорт өмгөөлөл болох. Хүүг төрмөгц даруй буур сэлгэн мөрөнлүү нүүсгүй. Хамт амьдрах заяатан чинь тоогор шүү. Гарсан үрийг надаас илүү санаж өргөж яв гэж захиж мардуулаад чиг буруулан улаан тайгыг чиглэн явав. Сольжир зарин сарын дараа отогтой ирэвэл нэгч урц байсангүй. Цасан дээрх мөрийг шинживл олон чон ирж цаан сүргийн дайран дөрвөөсөн айсан отгийнхан дөрвөн нүүсэн зандар харин тайван байж тоогрыг аваад нүүсэн болохыг харсан мэт үзлээ. Зарин өөрийн бариатай буй урц руу орж онгод урин дуудах дуудлагаа огшоон залсанд ямар ч онго сахиус буусангүй. Бүр ойрын лус савдгийг дуудсан ч нэгэн ч эсэг ирэв. Бүх онго сахиус нь тэнгэртээ бодсон шинжтэй. Нүдэнд нь юу ч эс үзэгдэнэ. Сохлож гэрэл гэгээг нь ч бас хаачих нь энэ бололтой. Айж имээсэн сольжир хэнгэргээ барьж манжгаа атгасаар уртснаас гарч ирлээ. Тэгээд дэмий нэг хэнгэргээ нүдсээр отгоо тойров. Хийрхэн орилж хамаг чадлаараа дуудавч тэнгэрүүд түүнийг сох ганцааранг нь хайжээ. Одоо тэр нүд байвч үзэхгүй, ам байвч үхснээс ялгаагүй болов. Нүдэн балар болсон золгүй зайран тэнтэр тунтар гიშгсээр явлаа. Тэр нүдтэй байсан бол тоогрын урц байсан буйранд ирэхгүй байсан биз. Гэвч нэгэн хоёр гიშгсээр тэнд хөлөө тавьтал тэнгэрт нэрхих дуу гарав. Цочин дээш харснаа сөхрөн унтал газарт наалдчих шиг болохыг яалтай. Гэтэл чонын улаан сонсдов. Тэнгэрийн нохос энд юу хийнв гэж сантал хийдвэртэй хийсгэлэн биетэй олон амьтад ирж архиран бүрхрэн түүнийг ноцлоо. Татан өмхлөхэд зайран нүдээ хараастаа чихтэл гөлийж хэвтэлээ.
Түүнийг газарт хийсэн олон муу үйлийнхэн төлөө цээрлүүлж байгаа нь энэ бололтой. Одоо дүнд тэнгэрт шүүгдэх цаг бий. Сэтэрхий тэвн авч хүн хорлсон бол түүнээ хүртэн, ядарсан нэгнээс барьц авч үйл хийсэн бол мөн түүнээ төлнө. Хар хурхийн булаалдаж түүний ясыг гартал мүлжив. Бүр ясаа хугчин идэхийгч сольжир зайран мэдсээр хэвтлээ. Тэр ингэж өгөхийг төсөөлөөчгүй. Отог омгийнхноороо үдүүлж тэнгэрт суудалтай зайран шиг одно хэмээсэн. Гэтэл жирийн нэг үйлтэн шиг ингэж нөгчих нь түүнийг тэнгэрт суудалгүй болохыг илтгэх мэт. Тэр одоо хаа одно? Олон чонс уйлж тоогрын буйрна өнөөх алдарт зайрангаас нэг майхавч хингэрэг манжиг гурваас өөр юм үлдсэнгүй. Газартай гацалдаж төрсөн үр минь, ганцхан ширхэг заяасан тэнгэр үр минь хэмээн дөрвөн их нэгэн эцэг бүүвэлж байлаа. Хизээч нэгнээ хараагүй, газарт байдаг эсхийг ч мэдээгүй тэр таван бүүвэн дуу нэг амьтай байсныг, нэгэн цагт төрөөд нэгэн цагт халих таван золтонгийн дуудлага болохыг хэнч мэдсэнгүй. Гагцхүү тэнгэрийн орноо өөрөө бий болсон улаан хэц эргэлдэн эргэн ниссээр буяачаам. Нэгдүгээр хэсэг. Тэнгэртэй үрдээ хэмээн тоогор ээж жаргалтай инээж суув. Түүний бяцхан хүү хэдийн борвин тэнийгээд гадаа гэртгүй тожгонон гүйн. Харин тэр хөлдөө өмсгсөн бойтгныхоо хонхыг сонирхож гартаа авмагцаа тасралтгүй жингнүүлэн алгандаа хурайлснаа. Ээжээ, та 60 наслна. 6 хүүхэдтэй болно хэмээн шууд айлддаг зантай. Аавыгаа үзмэгцээ огт дуугүй болох бөгөөд гадна дотноос хүн ирмэгц мөн дууга хураан хэлгүй мэт дүр үзүүлэхэд тоогор аргаа баран хүүгээ ярьдаг гэдэгт нөхрөөч үнэмшүүлж эс чадна. Зандар харин ягаад ч юм бяцхан хүү дуудгаас айх болсон байв. Тэр айдас өдөр хоногоор цаг цагаар томорч тэр өдөр сольжир зайрантай хамт зарайр галгуулж явсандаа хар буух болсон байв. Гэвч эхэдэн сэтгэлтэй болж гүйдсэн учраас мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг тэр гэрт хорогдсоор байв. Хүү 5 нас хүрэхдээ эцгийгээ бүр жанжлаж найз нөхөртэйгөө хандах мэт аашлах болов. Цай ууж суухт нь гинт араас нь татаж унгах, мод хаглах сүхийг нуух, гурван биений төлөө цуцтлаа ажиллаад ирэхэд гэдсэн дээр нь мордож элэг дүүрийг нь эвхтэл цогих тэргүүтнээр элдэвлэн шоглоно. Эцгийгэн шоглох тэрс амтныг тоогор барьж аван хоёр хөөрхөн хонгыг шалбартал алгадах авч шүдээ зуучхаад нүдээ цэхэн хийлгэн тэсэх аж. Ер хүн үү чөтгөрүү гэж гайхшаан барахтаа тулжээ. 8 нас хүрэхэд нь дуудгыг сургуульд оруулах гэтэл хэлгүй гээд
авсангүй. Багш захирлыг яаж ч аргадаад ганц үг ган хийгээгүй учраас надтай өдөржингөө ярьж сургуульд орно гэж зөвшөөрсөн юм гэх ихийнх нь үгэнд хэнч итгэсэнгүй. Тиймээс хүүгээ харанхуй бүрэнхий амтан болчихвээ хэмээн завних их нь үсэг заавал 7 хоногийн дотор гаргаахгүй сайн сураад олдсон ном сонинг яралцтал уншснаа нэг л өдөр номоо чулуудаж "Миний эрдэм өөр" гэд дахин номонд гар хүрсэнгүй. Амьд мэндэл боллоо. Эр хүм чинь юунаа алцхав гэж сансан тоогоор дахин ном үзүүлэх гэж албадсангүй. 12 хүрэхтэй хүү ухаан алдаж унах болов. Аж амьдрал нуран унаж хүүгэн өлсөхгүй гэхдээ тоогоор хүртэл малын бойн дээр ажиллах болсон байв. Хүүтэнд өмхийн үнэртэй үлэн шавтарч суух гэдэг тийм бэлэн зэхээний ажил биш ээ. Гэвч гэртээ ухаангүй хэвтэй хүүгээ бодохоор нулимс цоврахгүй байх аргагүй. Нэг өдөр ээлж дудаага ухаан алдаж унсан хүүн сэргэснээ бараг ингээд үхчихээсэ гэж бодож суусан зандарлуу зааж "Миний унсан газарт очиж юу байгааг олж иртгвэ" гэж загнав. Тоогоор ээж нь тэн хүүгээ аавтайгаа үгээрсэнд баярлсандаа уйлах шахав. Үг ярихаар барахгүй аашлаж загнахт нь зандрын нүүр хувьс хийснэ. "Тэнд юу байгаач" хэмээн үл тоомсорлох үед хүү яг солжир зайран шиг ширүүн харснаа. "Байгааг ацар, бушуу яв" гэж зандрав. Зандар яаран босч дээлээ бүслэхдээ бяцхан хүүн яагаад түүнтэй ах зах хүн шиг аашлаад байсны учрыг олов. Багш нь буй биеэрээ заларчхаад буйн энэ юм санж тэнкэр. Тэгтэл хаалга нээгдэн аймгийн хоршоо дарга орж ирснээ нэгэн шуудатай зүйл тавиад дуудаг хүүд сөгдөн ёслож "Мэнд байна уу багшаа? Урд шөнө та зүудэнд минь ирж нэг шуудаа гурил авцар гэж аашиллаа" гэх үед хүү гараа сунган толгойг нь өөртөө ойртуулан удаан үнэртснэ. "Удахгүй би чадлаа аван босно. Хэрэгтэй зүйл байваас хэлэмц. Одоо яв" гэд гаргав. Тэр шуудайтай гурилын талыг гэрдүүлдээж талын хойд эцэгтэй өгөөд "Хурдан ацар. Бүгд цаанаасаа учигтай. Ажилч нь өөрөө бүтнэ" гэхээс өөрийг өнөх бяцхан багш өгүүлсэнгүй. Зандар хөвч рүү явж байтал сумаасаа давс арх тамхи авч явсан хэдэн цаатантай таарч авч явсан урилаараа нэгэн хөгшин зар худалдан авч хөллөөд цааш одлоо. Төөрөн барин явсаар уг байсан отогтоо очвол барайтай хിവэр үлдсэн зайрангийн уртснаас юу ч үлдсэнгүй. Салхи аваад явчихсан аятай. 12 жил болоод байхад юу ч үлдэхвдээ. Харин тоогрын хуучин буурин дээр очвол нэг хэнгэрэг хэвтэн. Сөхрөн мөргөж авбаас тэр доор нэг майхавч манжиг хэмээх ташуур хадгалагдан үлдсэн агаад багшийн нь эд хэрэгсэл дүрээрээ. 12 жил улирч одоогүй мэт шив шинэхнэрээ байх нь түүнийг ирнэ хэмээн зориуд хадгалж байсан мэт. Зандар малгай ташуурын дотор нь чихээд хэнгэргийг үүрээд буцлаа. Эзгүй отогт буй зүйлийг нэрлэн нэхэх гэдэг хүчтэй зайрангийн шинж байх тул
ая зохисоор нь явъя гэж сансаар уулнаас буув. Мөрөн хотдоо арайхан ирвээс зарийг үдсэн ноход боргон эгээтэй барвилсангүй. Айлын хашаа нөмрлөн барьсан овоодоо гэрээсээ дуудах хүү гүйн гарч ирснээ зарийг барьж ам хамрын шовтрон "Эй хөөрхий, миний унаа хүрээд ирв үү?" гэж эрхлүүлв. Хэнгэргээ буулгасанд "Дотгош оруул" гэж дохив. Дотор оруулбал арцны мөчөр авч өнөө хэнгэргийг ариуллаа. Чингээд "Онгодын унаа минь" гэж илбэж аргадж 3 хоног суув. Арц уугах авдарта өнөөх майхавч малгайгаа шүтээлэн залсан аж. Хэд хоногийн дараа Балжир эмгэн захиргааны ардаа зэрэг хэд хэдэн хүн ирж торго даавуу хонх зүүсгэл хүүдэн өргөв. Цөмл зүүдээр дохиолж дуудсан хэмээлтэн. Дуудаga тэдгээр хүмүүсийг өөртөө сөхрүүлж толгойг нь үнэртэн үзснээ. "Миний шав мөн байна" гэх аваа. Нэг орой дуудаga хэнгэргээ хуруугаар хэд товшиж үзснээ. "Надад ногоон торгон дэвлэх, 10 алдын хар могой, зэс зэрэг зүйлс бэлт. Дэвлийг тоогор урал. Могой зэс тэргүүтэнг гагцхүү миний шав зандар хийж урлах ёстой. Маргааш бас нэгэн шав минь гэр ацарч өгнө. Түүнд бүтээ. Тогтсон хугацаа 10 хоног. Хоногт эс багтаавал хилэнг нь өөрсдөө даагаарай" гэлээ. Тоогор зандар хоёр бие биенээ харснаа олны авчраад буй идэвлэгийн зүйл нь хүүгийнх нь бөө болоход хэрэгтэй зүйлс болохыг ойлгож хэлсэн бүхнийг хийх зүү жинжүү багаж хэрэгслийг айлаас гуйхаар яарав. Ер адад хөтлүүлэх мэт өөрийн ирэхгүй яваага тэр хоёр тухайлсангүй. Зэс цуглуулад зандрыг ирвэл овоохойнхон гадна нэгэн багвцар гэр баригджээ. Тэнд орж суугаад шээж баахаас өөр цагт үл мултран 10 алдын могой зэвсгийг нь бүтээжээ. Хүүн харин бэлтгэж буй зүйлсд ойртмогцоо огүйлэн бөөлжж байх нь хачин. Нэгэн бин хар шөнөөр олон амтэн цуглан ирж 13 наснда хүчлэн босч буй хүүгийн үйлд орвоо. Хүү хэнгэргээ нүдэн хэсэгхэн сууснаа галзууран омгшиж хан тэнгэрийг харигтал хатан дэлхийг доригтол нэжигнүүлв. Онгод сахиусан буусан өчүүхэн жаал хүү 90 насанд хүрсэн эрийн хоолойгоор харжигнтал инээж босон тэнгэр газарт мөргөж уул усандаа цацал өргөлөө. Тэр ихэд дошгон байх тул зүрхлэн халдах амтэн байсангүй. Сууж буй байрыг аживал яг л тэнгэрт одсон сольжир зайран мэт. Ногоон хуйгаас хаж хар ирэм могойгоор цээжин бие эрхэн тогтоожээ. Чингээд тойрсон олныг хангалзан харж сууснаа эрх биш сольжир зайранг дагаж онгод буухыг толилж явсан эхийгээ цай барихад гүн хөх шигтгээд малгайгаа тухайлган тонгойсноо авч ихээр сорон ууж яасан их ангаж хатав гэхн сольжир зайрангаас тэс өмнөө дуутай ажээ. Газарт заяагч их минь аж
Яагаад намайг өөр зайрантай андуурав гэлээ. Тойгор доргиш болж. Таны байр төрх ижил үзэгдлээ гэхэд хэг хөхөрч. Одоохондоо би түүний хэнгэргийг булаан буулаа. Төд удалгүй улаач маань зэмсэг хэрэгслээ өөрөө бүтээн. Тэр цагт манус тэнгэртээ тэрсэж газартай гацалдах бий. Жаа. Улаачийн оюун санааг би эзэрхэж буй тул одоо эр тэнгицсэн хүн мэт үзэж өөрийн дураар нь тавьдгаа. Явъя гэсэн газарт нь явуул. Эдий гэснийг идүүл. Хэрвээ нялх хүү мэт хорвоос өөрсдөө арын даахад бэрх. Хэвлийд чинь 2 хүүхэд бүтжээ. Тэднийг асарч тайван суу. Улаачтай бүү чаргуулд. Мэдвүү гэхэд тойгор урагш бүхийж ихэр татан уйлв. Нэлх багхан хүүгээ дураар тавина гэхэд цөсөн дэлдэн огшжээ. Жаа. Тэр шав нааш гэхүй зандар бушуухан өмнө нь мэхийн сөхрөв. Чи хэнгэргийн эзэлсэн зайрангийн үг захиасыг маш сайн болгоож. Түүний үрээр өөрийн гисэн үр хүүхдээр садж явах болно. Эд идэж үл дутна. Улаачийг эцэг тэнгэр мэт сахитгай. Эцгийн талаас ирсэн хор үйлээ чингэж хагаслах юм да. Мэдвүү гэхүүл хойд эцэг нь мөлхөн жаа хэмээн мөрөглөө. Түүний хойно бусад хүмүүс нэг нэгээр амрыг ирсэнд. Улаач одоохондоо үйл хийхгүй. Арга замыг талдж өгнө. Онго буугаагүй цагт ирж улаачд мэдүүлэх. Тэр аргыг шийднэ гэд буцааж байв. Хүмүүс цоврон мөргсөөр сүүлээсээ 4 дахь хүн түүний өмнө сөгдтөл онгод догширч. Чи юугаа мэдүүлнэ? Нүгэл чинь нүдэрээ цуваадах. Өөрийгөө идэж байгаа босуу. Ямар нүүр тал олно гэж нааш ирв? Чи миний улаачтай ойртож шадарлах байтугай. Салхин доогуур нь гарвал өөрт чинь эрсдэлтэй. Цугаар та нар мэдтгвэ. Муу үйл хийгээд гарах зам хайж буй бол надад бүү ойрт. Хаашид өөрөө өөрийгөө идэж дуусган. Та нар улаачийг муугаар хэлвэс. Хатгагч харэрэм могой минь хаанаас ч олж хатгана. Хав харанхуй шөнч хатуу аянга болж бууна. Улаачийг баг гэж бүү омойт. Би бүхлэл отгоор чинь сэргийлж буй юм гэж хангинав. Өнөө хүн дахин тонголзож аварч бөө гэж гуйсанд хэлэн тонгод. Эхнэр чинь буян тайдаан чи тамын галд шатаагүй арга цаан явна. Чи нүглээ нэмгэлж миний өршөөлд багтий гэвээс олон хүний явах замыг аятай тэгш болгож зас.
6 сар дотор чи барна уу гэж лавлав. Өнөөх хижээлэр өмнөх газрын үнссэнд нүдэнд чинь ямар газар үзэгдэнэ гэж лавллаа. Мөнөөхөн "За харагдаж байна" гэлээ. "Тийш гагц биеэр нүү. Одоо болов гэсэн цагтаа ирдэг бай. Дараагийн арга мөрийг учрлаж олохгүй бол бүх огтоо алдах нэгуртай. Чи мэдв үү?" "Мэдлээ" гэсэнд бардгаа авч өнөөх үйл тэрийг толгой төрүйгүй балбаж орхив. Ээж нь яаран идэ барьсанд нэг өрөм авч өмгснээ амандаа. "Мо басны бас шээсний шээснүүд хонгодыг сорин гинэ" гэж гүвтэнснээ гутлаа ташуурдаж. "Та нар миний онго тэнгэрийг амандаа багтааж мууг ярьж зүрхлэвэл эхлээд ууснараа. Дараа нь идэснээрээ түүний хойно ходоодороо бөөлжиж эцэст нь цусаараа хэхрээд дуусандаа. Харин улаачийг минь хэрэгтэй бүхнээр хангаснаар өршөөлд суулцах юм. Би бол час улаан биетэй төрсөн тэнгэрийн хөлөгтөн шүү" гэж омгшсноо бусад хүний золгохыг үзэлгүй өөрөө хэнгэргээ болгоож түн түн хийлгэн нүдсээр буцан мордов. Чингээд малгайгаа авахуулж дээш залуулаад хөлсөн асгарсан дуудаг хүүг "Явцгаа" гэж дохих үед хүмүүс нэгнээ дайрчих шахан гэрээс гарав. Хүмүүсийг явсан хойно ороо засуулж хэвтсэн жаал хүүгээс ээж нь "Миний хүү шээх үү" гэвэл онгод буулгах зуураа 2 данх дүүрэн цай хүртсэн хүү "Огт хүрэхгүй байна уу" гэд унтаад өгөв. Маргааш нь харин үер буутал шээж өмхий ногоон чацгаар дэрэгдэх жалгыг дүүргэж шахсан нь хор сэвэн биеэс нь зайлсны шинж болжээ. Түүнээс хойш дуудгын тахилын гэр хүнээр тасарсангүй. Хүний хүсэх эгээх юм их бас зовлон наждаж зогсолтгүй эргэх тул аргаварсан хүмүүс итгэл найдварын сүүлчийн утаснаас чадлаараа чаргуулдана. Гэвч өчүүхэн жаахан хүү арга мөрийг заахаас биш аврал засал буулгасангүй. Нэгэн жил хэртээ хүү хүний явдал суудлыг галзуу мэт мэдж төлөгдөв. Хилэнц нүгэлтэн тэднийхээр ирж нүдээ ухуулчих шахан загнуулахаас эмээнэ. Харин ядарч зүдэрсэн нэгнийг харамгцаа туслах гэж аав ээжээ аашлах тул дуудаг зайран бол цагаан талын бөө юм гэлцэх болжээ. Гэнтэд тодорсон түүнийг хуурам эхлэгч гэж аймгийн сэргийлэхээс барих гэж хэдэнтэй иржээ. Гэвч гудмаар нь ороод явж байснаа тэдгээр сэргийлэгчид бөөлжиж цайлжиж сүйд болно. Машинаар зүтгэх үед 4 дугуйн хаг буудаад зогсчихно. Тиймээс халдан орж ирэх зоригтон ховрдов. Тоогор ээж нь 2 ихэр охин төрүүлж зандар аав нь магнай тэнийн баярлаад сар болоогүй байтал хүү 2 хүнийг удирдан тахилын гэрээ үхэрд ачуулан ганцхан өдрийн дотор нүүх болов. Хойд эцэг нь эзгүй байсан тул хөөрхий их нь хашгирч орилоод хаалгаа дараад ч болсонгүй. Хүү гарах болов. "Хаачих нь вэ үр минь? Хэдэн настайгаа мэдхүү чи?
13 ч хүрээгүй юм штэ гэхүүл хүү дагалдсан хоёрт ачаа бараагаа аваад явж бай гэж явуулснаа ээжигээ тэрвэрч ээж явхаас аргагүй боллоо. Би эс явбаас Улаанбаатараас ирсэн хоёр төлөөлөгч намайг барьж эс чадлаа гэхэд аавыг баривчлан одно. Харин би явчих бас хинч эс баригдаад амар болно. Ээж та намайг цаан хөлөгт омгийнхан хүлээж буйг мэд. Тэнд би яавч газардан доройтохгүй гэвэл ээж нь бид хамт явж болохгүй юм уу гэж уйлна. Болох байсан бол зээ гэж хуйгараа нүүх байлаа. Гэвч аав та хоёрын ажил амьдралга энд юм. Харин минийх баас шээсний үнрээс онгод минь зэвүрхэхгүй сэрүүн тайгад юм. Тиймээс ээж та намайг явуул. Харин хүүгээ санавал нэрээр минь дуудаарай. Би хурж ирэх болно. Нялх хүүгээ цас мөс рүү явуулчихад би юугаа бодож суух юм бэ? Юу идэж, юугаа өмсөх юм бэ чи минь? Бүгд онгодын тааллаар болно. Та намайг хүссэн хүнээ дуудаж дуртай юмаа авчруулдгийг эс мэдэх билүү гэж эгээ том хүн шиг тайлбарлав. Хидтэй билээ чи? Яасан ч явуулахгүй гэхэд хүү ээжигээ тэрвэрэн таны дуудах бүрт ирж байх болно. Одоо ор. Хүүхдүүд чинь уйлаад байна ээжээ гэлээ. Тоогор гэрлүүгээ харснаа. Миний үр. Бүү яв гэж сүүлийн удаа учрлав. Ээж би явбаас газарт багтахгүй эзэн болно. Та миний сайн сайхан явах замыг бүү халгал. Эви үрмэн. Нэлх үрмэн гэх үед хүүн ээжигээ үнсээд байнга уртдуулж хийлэгдэг дээлийнхээ хормойг намилцуулсаар шинээр босгосон хашааны явган хаалгаар гарч ядав. Тоогор ам нийлүүлэн орилох хоёр охиноо гэхүү мэс цасны орон руу ганцаар одож буй хүүгэн гэхүү хэмээн атсан шалаанд оров. Тэгээд ухсхийн гарвал алсад хоёр үхэрт нуруу ачсан хоёр эр явж байна. Харин хүүн үзэгдсэнгүй. Дуудгаа! Дуудгаа! Миний үрээ! гэж хашгирсаар тэр шороо өмхөн үлдэв. Данч хайртай ганц хүүг нь тэнгэр аваад оджээ. 13хан настайд нь шүү. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Шуурайн Солонгогийн энэхүү 3 дэвтэр романы Улаан хэнгэрэг хэмээх 1-р дэвтрийн эхний 30%-ийг мэнд зохиолчийн зөвшөөрлтэйгээр оруулах болно. Үргэлжлэлийг зөвхөн номноос уншаарай.